За 2024 оны сонгуулийн үр дүнгээр бид хамтарсан засгийн газар байгуулсан. Жил хүрэхгүй хугацаанд хамтарсан засгийн газар бас олон жил гацсан томоохон төслүүдийг хөдөлгөж тодорхой ажлуудыг шийдэж сайн ажилласан. Хамтарсан засгийн газрын бас мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө гар сэтгэл нээж ажилласан бас ардс намын сайд нартаа баярлалаа гэж хэлье. Өнөөдөр улс орны маань бас дотоод гадаад нөхцөл байдал бас тийм амаргүй байгаа, хүнд байгаа. Эдийн засаг сайн биш байна, ард иргэдийн амьдрал бас хүнд байна. Аж ахуй нэгжүүд бас татвараа төлөхөд бас хүндрэлтэй болж байна. Гадаад нөхцөл байдал дэлхийн одоо дэг журам өөрчлөгдөж байна. Хүчтэй нь хүчгөө дээр хилдэг, том нь жижигтэй бодлогоо тулгадаг, шахаж шаарддаг. Ийм одоо ээдрээтэй, эгзэгтэй, эрсдэлтэй цаг үед бид хүмүүс ажиллаж амьдарч байгаа. Ийм цаг үед аль болох одоо эв нэгдлийг барьж, зөвшөлдсөж, ойлголцож, асуудлыг шийдэж явмаар байгаамаа. Өнөөдрийн чуулган бол одоо олон гишүүд үг хэлэх бах. Хэлэх үгээ бас нэлээд сайн бодож, болгоож, хагцсшгүй сайн нөхөртөө марташгүй муу үг бас битээ хэлж байгаараас үг байдаг. Түүнтэй адилхан бас тэр үгийг бодож, за мөн одоос нь идэж байгаа тоогоотой хоол руу нулимдаггүй гэж үг байдаг. Үүнийг бодож бас болгоож саналаа хэлээсэ, үгээ хэлээсэ. Одоо юу гэдэг субъектив байдлаар асуудал битгий хандаас гэж хүсэж байгаа. Олон засгийн газар огцорсон, олон одоо зөрчилтэй асуудлууд бас бий болж байсан. Энэ цагуудаас ажиллаж байсан. 12-аас 16-нд бас олон цөөнх болоод хоорондоо маргалдаад мэтгэлцээд үл ойлголцснод үзэн ядалт болоод олон жилийн бас ужигэрсэн тэмцэл болж байсан. Энэ түүхийг бид бас мартахгүй бүгд санаж байгаа. 16-аас 2020 онд одоос Монгол ардын нам 65 судалтай мөртлөө 32-33 болж хуваагдаж бас л бас хэдэн жилийн сардаа гарч арай ч одоо энэ шарах илаарч байгаа. Тийм болохоор өнөөдөр энэ үл ойлголцол маань үзэн ядалт болдог. Энэ нэргээд одоо тийм улс орны тусгаар тогтнол бүрэн эрхт байдлуудаа ноцтой бас аюул занал болох хэмжээнд хүрчих вэ. Энэ парламентын засаглал маань бас эрсдэлд орчих вэ гэдгийг бид бас бодож эцсийн асуудал бол санал хураалтаар л шийдэгдэнэ. Санал хураалтаар. Тийм болохоор одоо юу гэдэг хин нэгнийгээ доромжилсан, гүтгсэн, гутаасан, субъектив байдлаарсан, дайрч доромжилсан иймэрхүү хандлага бол бидэнд тийм сайн зүйл авчрахгүй хаа. Тийм болохоор бас нэлээд хүлээцтэй бодож болгоож бас үгээ хэлцгээ. Эргээд бас нэг уулзах нүртэй энэ улс орныхаа эрх ашиг нэгдүгээр тавьсан улс орныхаа эрх ашигын төлөө хамтарсан засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэдийгээр дарсан гарч байгаа ч гэсэн цаашдаас хийж хэрэгжүүлж ард иргэдийнхээс амьдрал ахихс өөдөн татахын төлөө бүгдээрээс удацгоё. Монголын ард түмэн бид бүгдийг харж байгаа. 126 та парламент бас хүлээцтэй асуудал ханддаг юм байна. Олон талаас нь ярьд юм байна. Асуудал мэдээж маргаж мэтгэлцэх зүйл байлгүй л яг. Ингэхдээ одоо юу гэдгийг аль болох одоо хэрэлдэж хилцэхгүй зөвшөлтсөж ойлголцож асуудал бие биендээс хүлээцтэй хандах тал дээр л та бүгдээс санал бодлоос хэлээсэ гэдгийг одоос захиж хэлье. Тэгээд хамтдаа бас Монгол хамтарсан засгийн газрын мөрийн хөтөлбөрөд хэрэгжүүлэхийн төлөө энэ парламент одоо илүү ачаа өрч илүү одоо тийм үү ухаантай сандах ёстой шүү л гэдгийг дахин хэлье. Асуулт алга.